За мөнгө их олоод байгаа хэрнээ яг л тэр хэмжээгээрээ зарцуулах хэрэгцээ гараад олоод л бас зарцуулаад л таарах юм. Хэрхэн мөнгөө тогтоох вэ? За мөнгө гэдэг бол маш олон далд ухамсарт суусан андуу итгэл үнэмшил айдсыг ингэж барьж өгч байдаг. Хүн төрөлхтнийг айдас дотор барьж байдаг. Асар том хүлээс том сэдв байгаа. Тэгэхээр мөнгө олж чадчихна гэдэг бол тань сайн байна. Олж чадна гэдэг бол танд тодорхой хэмжээний урсгал байна гэсэн үг. Үнэн дээр олсон мөнгийг хурааж, цуглуулж, хуримтлуулахдаа бас биш байдаг. Энийг хэрэгтэй юм болгож гаргаж зарцуулахдаа, дандаа зарцуулахдаа сайхан сэтгэлээр, өгөх сэтгэлээр, бүтээх сэтгэлээр өгөхөд угаасаа амьсгал аваад гаргадаг шиг мөнгө орж ирлээ, хэрэгтэй зүйлтэн зарцуулаа, бүтээлээ, ийм урсгалтай явна. Тэгэхээр та бүтээж байгаа цагт, чадaltaй байгаа цагт таны үнц нь үргэлж өссөөр байдаг. Үнц нь чинь өсөж байгаа тохиолдолд мөнгө олох чадамж чинь өссөөр л байдаг. Тэгэхээр заавал хуримтлуулах гэж өөрийгөө зовоох хэрэг байна уу? Үнэ хэрэгтэй зүйлдээ хуримтлуулах хэрэгтэй байгаад байгаа бол автоматар данснаас чинь татаад хадгалчихдаг магадгүй хувийн хөрөнгө оруулагчид өгдөг ч юм уу тийм албан зохицуултууд бас хийж болох юм. Тэгэхээр хадгалахдаа бас биш хэрхэн юунд зарцуулж байна вэ? Энэ хорвоо дээр мөнгөөрөө дамжуулж юу бүтээж байна вэ гэдэг дээрээ та нэг анзаараад үзээрэй.